За дахиад нэг бодлого ханжуулнаа. 35. За 35. За 35. Circular гэдэг чинь цикл гэх юм уу те? Циклийн circular цикл. Энийг ч юу гэж гоёрч болгоо. Циклдэг анхны тоонууд гэх юм уу? Цикл гэдгийг монголоор тойрог гэх үү? Гоё болно. Circular. Дугуйг иргэдэг гоё болтох нь. За тойрон иргэлтэх нь цаашаа тий. За байли. Циклддэг л гэж. Циклдэх анхны тоонууд гэхээс за мэдгүй надад амны алдаг тасах хүн байвал засна үз. За циклддэг анхны тоонууд. 197 бол циклддэг анхны тоо. Яагаад тэгэхээр цифруудын ингээд циклдэд шүү дээ. Циклдэд хахаар циклдэн гэхээр яа гэсэн үг вэ? Нэгийг ардны аж тавиад гэсэн үг те. Гэтэ энэ чинь мөн болов. Тэгээд ингээд бүх хөлбөр нь юу болчихно гэсэн үг. Анхны тоонууд байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол циклддэг анхны тоо гэсэн үг. Тэгээд 100-аас бага юм анхны тоо 13 байт юм байна л да. За саяас бага юм анхны тоо хэд байд юм. За энэ саяас бага, сая ч бага цөөхөн учраас шууд хийчихэл гэж бодож байна. Аим сүртэй нарийн ташлаад авахгүйгээр зүрх би болохоор энэ чинь ийм байх штэ. За 197 гэснээр нэг нь ардын тавиад 971 дахиад 9-ийн ардын тавиад за юу гэлээ. За 4 оронтой тоон дээр A B C D нөхөр болохоор B C D энийг энд явах гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүтээ дараа нь C D A B гээд дараа нь D A B C гээд тэг буцаагаад A B C D гарч байгаа тийм. Би болохоор энийг ингэж бодох гэдэг байгаа шүү дээ. A B C D-г нь урд нь тавиад D C A B D A B C CDA-г тэгээд BCDA тэгээд за миний бодолд бол нэг ийм хөө бодол хийх гэдэг. Би сүүлийн цифрыг л аваад авах гэдэг байхгүй. Тэгэхээр болох хаа тий. Аль нэг цифр нь тэг байж болохгүй юм байна тий. Тэгэхээр өөр дээрээ эргээд очихгүй гэсэн. Аль нэг цифр нь тэг байвал хамгийн сүүлд нь тэг нь очих үед яах вэ? Бүрстэй юу гахалтай тий. Тэг байтгаа эднэр ч байж болохгүй юм шүү тий. Тэгснээ бүр аль нэг цифр нь нэгээс хоронтой бол 5 ч байж болохгүй юм шүү дээ. Гэх мэтчлэн за яг нэрхүү exception. За бид нэр энэ нэрийг тооцохгүй. За гайгүй.
хийг орж ирэхгүй гэсэн. Зүгээр ингэчээ. За ийм нэг юм заавал ашиглана. Тэгээд ахты тоонуудаа хийнэ. Нэг юм. Ингэж. За ахны тоосхийг шалгадаг нэг юм байна тийм. Ахны тоосхийг чинь одоо шалгахад яач. This prime функц бичиж энэ хэрэг болох юм. Надад ай хэрэгтэй. Тэгээд айн төгсгөл хэрэгтэй. Айн төгсгөл нь сквэртэй x хэрэгтэй. Ингээд л байна шүү дээ. Математик байгалаа. Тэгээд сая дээр энэ гайгүй дээ. Хэрвээ if primes I энэ ч жоохгүй юм их гэдэг. За. Энд ч тэнцэж болдог л үү? Тэнцэж болно. За. Ингээл болчихдог санагдаад байна. Хэрвээ x-ийг модуль i гэж байвал дөрөв primes үлээ. Тэгээд биш шиг зүгээр false бичиж байгаа юм шүү дээ. Хим яхаа. Дахин шалгаад иж болохгүй юм шүү дээ тий. Тэгээ энийг нэг юм байна. Тэгээд за энэ жоохон ажиллагаатай ч юм. Мөрөмөр ажиллагаатай тий. Prime 6 тэнцүү false тэгээд return чинь. Юу вэ? Тэгвэл энэ зэнийг зөвхөн шаарч юм байна. Ахны тоолос. Ингээд болчихно. Тэгээд сая сос баг болоо. Сос баг. Сос багтаануудыг is prime. Prime. За ингээд ахны тоонуудаа шилжүүлээ. За одоо за тийм PHP-гээр явах туфтаа шүү энийг. Primes. За даты тоолго нэг энд үзээд юм гэсэн үг шүү дээ.
циклдэлэн. За энэ гэсэн үг. Бид нар нэг T гэдэг темп нэг юм аваад энэ темпийг first хийчихнэ. Тэгээд энэ циклтэй юм гэсэн үг л дээ. Циклтэй do while гэж хийх байгаа. While тэнцүү биш pg first анхныхаа тавтаа тэнцэхгүй байгаа тохиолдолд дахиад хийгээд байна гэсэн. Тэгээ юу хийх вэ гэхээр тэгээд is нэг флаг авч. За флаг гэжтэй флаг нь тохиолдол нэг байгаа. За тэгээд одоо ингэ гэсэн үг. Харин цэвшин аваад урталтанд байдаг гэсэн үг. Жингэн гэсэн үг. T тэнцүү тийг баах нь 10. Яаж утанд авахлаа нэрээ. Захгүй юм болж байна. Бид урд нь тавьж чадахгүй юм шүү дээ. Яг уу гоё арга юу вэ? Хэдэн оронтойг нь яаж юм битгүү? Оронтойг нь мэдчихвэл бид нэр ингэх гэдэг л та. Тийг энийг хөгжүүлэл 10-ын оронгоор ингээд хөгжүүлэл зэрэг төвшүүлэл хөгжүүлчмээр байна л да. Гэсэн чинь мэдэхгүй байл та тэр. Яасан хэцүү юм бэ? Яасан хэцүү бодлоо ба тий. Хэцүүч гэж. Тэг гоё арга байхгүй бол заваад на. Энийг урталтанд тавихын тулд цифрын аваад авчин. Цифрын аваад за мэдээж тэр цифр нь бол тэг байхгүй байхыг юм баталж болно. Fuck. Тэр нэг нь авдаг функцч дөө. Энэ тоочин бол энэ тоочин 10-ын ямар нэгэн зэрэгээс их байгаа шүү дээ. Ойлгомжтой. Тэ. Үлээ. Одоо нэг оронтой байлаа гэж бодоход 10-ын тэг зэрэгээс л их байх уу?
Тэгээ энэс их 10-ын ямар нэгэн зэргийг олчвол тэгэл тэр чинь бидний үржир олчих гэсэн үг шүү дээ. За тийм л юм байна. Тэгэхээр энэ зүйл л дээ. Харин эхлээд нэг байна. 10-аар үржүүлээд явчихна. Тэгээд дүү. Business эсвэл эсвэл зэрэг таахгүй зэч орохгүй. Тэгэл ихсэн шээ За нөгөөдгөө олцсон. Санаа. Үрж арав тийм. Үрж арав. Тэг бахнаа. За. Faculty. За энэ болох байлгүй тий. Тэгээд үржүүлээд орчилт авчих штэ тий. Нэг байвал зөвөр үржүүлж гэсэн. За хэрвээ prime t-байвал үгүй байвал бид нөгөө флага тэг болгоод тэгээ энэ таталтнаас гарчихна. За. Ингээл болоо юм шүү дээ. Хэрвээ энэ нөгөө нэг юу хийдэг давтал гэсэн үг шүү дээ. Хамгийн хойдлогын шифрийг урдны авч тавиал эхлээд анхны тоо байна үзэл анхны тоо байвал энэ бол бидний шаардлага хангасан circular prime биш байх гэж үзнэ. Анхны тоо байвал дахиад бүр 197-оор хадгалсан байна шүү дээ. 197-тоогоо адилхан болтол нь ингээл эргүүлээд байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ энд ямар нэгэн тэг байвал хизээч өөр дээр очихгүй. Тэг байхгүй. Дунд нь тэг байвал хизээч өөр дээр очихгүй. Тэгэхээр энэ давталт хизээч дуусахгүй. Тэгэхдээ тэг байвал хизээ нэгэн цагт ийшээ ороод ирнэ. Тэгэхээр бид энд тэр давталтаа дуусахгүй гэдэг юм хийгдэгцэн. Тэгэхээр энэ давталт хязгааргүй давталт биш гэсэн үг. За тэгэл анхны тоо биш бол флага өөрчилж анхны тоо биш болгоод. Тэгэхээр одоо манай флаг нэг байвал бид нэр хариугаа нэмэгдүүлээд яваад байна гэсэн үг. Хариу байгаа л. Мөн тэгэл болоо. Энэ цикл тийм цикл. Тэгээд тэгэхээр энэ өөр дээр тэгэл байвал хэзээ нэг зэрэг анхны тоо биш тоо олдно гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл дунд нь тэг байвал жишээлбэл 130 ч юм уу тий 130 3-ын өртөлтөнд тавингууд 310 болоод 310 анхны тоо биш юм чинь ишиг хараад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр давталт дуусчихна. Бус тохиолдолд бол тэг ороог бол энэ тоо энэ үйлчлэг хийгээл хаад хизээ нэг цагт өөр дээр ирэх байхгүй юу? 197 хизээ нэг цагт өөр дээр ирнэ. Анх байсан тоон дээр энэ тийм нь өөрчлөгдөж явсаар хацаад P first дээр ирэх байхгүй. Тэр үеийн давталтыг зогсооч. Тэгсэн давтаадах шаардлагагүй. Тэгээд флагаа шалгаалаа. Зовлонтой л би ерөөсөө талтаагүй ерөөсөө бичих боллоо шүү. Fuck you. This prime is not declared in this scope. Is prime. Эсвэл хандалта. Яа за хязгааргүй давталт болсон. Мөн. Дэглэлтэй тань л та. За.
За яаж алдсан нь л үзчихье та. Бичлэг нь бас нэлээ. Энэ бодлого ч бас хөрхөн бодлого шүү. Юу жоохон ажиллагаатай. Шаналаад байгаа юм байхгүй шиг болчихлоо. Энийг би бичнээр P first нээс 2 оронтой байвал зогсооч энэ яагаад болохгүй гэдгийг хараад. Оо, манай энэ is prime тусахгүй шүү дээ. Энэ жох маягцаа. Гэцээ махта. Энэ спа боёд үзөө ай. Ох. Self prime болгох тийм удаж байгаа. За. SQL-тэй гэдэг чи язгаар мөн та. Тэгээд main давталт босгүй юм байна та. Энэ давталт. Уулт. Ямар сонин факттай юм гэдэг нэ би. Яоланда. Зүрмцгүй энэ юм таамлаа. Баахаа уучлаа гэж нэг зэг дуусгал. Хэд хүртэл явах юм. Анхныхоо би яг муу шалгаад байна гэсэн үг шүү дээ. Сая хүртэл анхны тоог чинь арай өөр хурдан шалгахаар хийвлээ. Хурдан шалгахаар бол болохгүй. Энэ дээр амар удаад байгаа юм шүү дээ. Орох нь байдаг. Орчоод гайгүй нэг секунд л болж шүү дээ. Тэнгүүдийн сая дэлгэцүү хийчихсэн амар удаад байна л да. Орчоод одоо энэ шиг орохгүй. Одоо эндээ хэзээ давталт хийсэн гэсэн үг л дээ. Одоо энэ гэсэн үг. Энд бол алдаа байхгүй. Нэг удаач юм байна. Зайлвал. Үргэлж нэг дээр сүүлийн цифрыг аваад урталт нь авч тавьж чадахгүй гэсэн үг шүү дээ, тэ. 110 дээр ч зүгээр циклд шүү дээ. 110 чи яа 110 гэдэг юм бид нэр хичээд байгаа. Бичлэг гэж юм да. Намайг алдаа гаргах гэсэн.
Нэгийг бид нар 10 болгоч чинь гэсэн үг л дээ. Энийг бид нар 10 болгож бол тэгэл л та. Тэгэд чинь яагаад нэгээс эхэлж байгаа. Нэг чинь magical дэлгүүр дээр ирэх ёстой шүү дээ. Нэг энтиг. Нэг бид нар 10 болгож болохгүй л дээ. 10 10 дээр ч үсэгтэй. За бид нэг юм бурууч. Одоо юм. Ингээд this prime I ингэж эхлэх юм байна. 10-аас эхэлчихээр зураг давталт хийж байгаа юм байна. Сонил илтаа гаргачтай. Таахтай. Яхад бага юу вэ? Тогтлаа. За хэд дээр очив гацаад байгааг нэг харчихнаа. 11-ийг 2 болгоод байна. Явах гэдэг нэ. Одоо явчих. Ой, за ёо. Амар утчлаа. Энийг за нэг сайжруулаад авч явах. Би өөрөө жоохон бэлтгэлгүйгээр орж ирээд шууд бодчихлаа л да. Гэхдээ гэдэг нь мангартж байгаа харуулчлаа. Мангартх үед мангартдаг хүн л бол хүн шүү гэдэг харуулчлаа шүү дээ. Яа. Иймэрхүү заримдаа иймэрхүү юмд юу анх бодсон бодол нь буруу байгаа үед энийг давталт таслуулсан л да. За алтайгаа олсон зассан. Ботсон дууссан. 35 дугаар бодлого шүү. За баярлаа. Нэрээ сонжроод байгаа шүү. Тэгээд нээр сонжруулаад ингээд бодолтой хийгээд байгаа нь илүү хэрэгтэй хүмүүст хэрэгтэй юм болоо гэж хараад байгаа. Тэрнээс ш бэлдэж орж ирээд тэгээд гэлц бодчоод ээж болно. Бараг 10 минут л болдог штэ. Энэ хөдөлгөн дээр л 10 минут 7-5-6 минут болох. Тэр хүмүүс нэг хүртээмжгүй ингэж тэлэгдэж байгаад яаж яаж бодож байгаа нь илүү хүртээмжтэй гэж би бодоод ингэхээр шийдсэн шүү. Тэгээ хүмүүс бас зүгээр байлгаарай. За энэ илүү